Самацхан уу? Налагчуудтай хайр түгэе. Мэдчилгээ хүргэлтийн хамт олон маань ээлжид цоон шинхэн дугаараараа эрхэм хайртай гэргий зул заяада төрсөн өдрийн гал холуун мэндийг хүргэж эргэх энэ орчлон таван сайхан үрийг минь төрүүлж өсгсөн талархлаа хэмээн хань нэмд оржоос нийлгээсэн халуун сэтгэлийн мэдчилгээг уламжлах гэж байна. Хамтдаа төрсөн өдрийн эзэн болсон гэргийгүүлэгч бүсгийг гинтийн бэлгээр баярлалцгаая. Сайн байцгаана уу? Золзой гэж хүн байдаг уу? Эрхэм дотны хүмүүсийн баярлалахыг хүссэн энэ цаг мөчийн ээлжид шинэхэн дугаараа бэлтгэхээр манай хамт олон яг одоо золзоё бүсгүйгээ зорин хөрөлцөн ирээд байна. За юун түрүүнд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За хайртай үрсээ тойруулаад бол халуун дулаан ам бүлээрээ байж исэн чинь хачин гой мэдчилгээ танд хаяглаад ирсэн байна. 4-р сарын 20 таны хувьд ямар өдөр вэ? Тэгэхээр золоо төрсөн өдрийн баяр дээр тань маш гоё дурсамжийг нэмэж баяр дээр баяр нэмэхээр манай хамт олныг тань руу илгээсэн байна. Тэгэхээр хоёулаа бичлэгнийхаа эхэнд нэг таавар таана. Олон хүмүүс л байгаа болов онцгойлон ер нь л энд ирсэн хүмүүсийг хараад байхад энэ удаагийн гинтийн бэлэг хинээс гэж бодсон. Магэрэл аслахтай бодвол магуг нэг би хандаа нэг төсөөд одоо 20 бодож гэсэн гадуур нэг ажилд явж ирчихэл өдөөс хойш нэг ажил амжуулах ажил ангиддгээс одоо л бидлээ тэр ажил нэмэл юм. Тэгээд сая вараа хөвтөг гарахгүй хаал хаагаал бүгдсэн. За ер нь бол тэгэхээр эргэж буцалтгүй ханыгаа гэж бодож байгаа. Тэгэхээр хоёулаа бичлэгнийхаа эхэнд бас өөрийгөө танилцуулъя гэх үү. Танах хэнийх гэдэг өрхөл бас хэдэн хүүхд төрүүлж байсан. Бажинам нэмдорч гэдэг нэмдорч манайх одоо 5 хүүхэдтэй 4 залуу ганц амбилт боллоо. За баярлалаа. Тэгэхээр энэ аз жаргалтай гэр бүлийн гинтийн бэлэг чухам хинээс бас эрхэм бүсгүй таны бодож байгаа хайртай хань мөн үү гэд маш олон асуултуудын эргэлзээг хоёулаа тайлбар золоо. Одоо эхлээд бэлгийг гардуулахаас өмнө хөтлөгч нь танд хаяглаж ирсэн чин сэтгэлийн үгсийг зориулан айлтгадаг. Хэрвээ сайн сонсож чагнах юм бол хань нь мөн үү аль эсвэл өөр хүмүүс ч юм уу гэдгийг тодорхой болох юм шүү. Туулж өнгөрүүлсэн амьдралын минь ноён оргил туулж зогсох баган минь үл таних нэгнээс үрдийн минь хайрын эзэн болсон үлэмжийн гойхон амраг минь чамда хэлэх үг надад байна. Хаан богойч хатан сэхээр хайр сэтгэлийн юугаан аргамжааж хам бүрэл орчлонд хувь заяаны төргөөр учран золгож хань минь дутуу амьдралыг дүүрэн болгож дундуур бүхнийг бүтэн болгохын төлөө хантайгаан хамтдаа чимэн хичээж байжээ. Хам бүрэл орчлонд хүслийн гүйцэх хүү төрүүлсэнд орчлон гүйцэх охин төрүүлсэнд хүний орчлонгийн жаргалын дээдийг наддан мэдрүүлсэнд хязгааргүй их талархаж явдаг юм шүү чамда. Амнаасаа ам ургуулж алдсан дэлхийд намайг аав болгосонд баярлалаа. Аз жаргалын дээдийг минь гэрчилж алдаа оноо бүхнийг минь дэнсэлж замбуу чивийн орчлон заяад өөргөр учирсан зүрх сэтгэлийн минь эзэн чамда хайртай шүү гэмэн энэ цаг мөчид таамаг ёсоор хайртай хань нэмд оржийнхэн зүгээс халуун сэтгэлийн мэдчилгээг манай хамт олноор дэмжүүлсэн байна. Тэгэхээр эрхэм сайхан бүсгүй нэмд орж хэмээх эрхэм золоогийн зүрх сэтгэлийн эзэн болсон гэр гээгүүлэгч танд төрсөн өдрийн мэндийг нийт налайхчуудын зүгээс хүргэн сэтгэлийн бэлэг өргөж байна. Хүлээн авна уу? Гэр дүрингээ татуулсан гэрги зандам За тэгээд золоо мэдээж төрсөн өдрийн баярын гинтийн бэлэг тэр дундаа таамаглаж байсан хайртай ханаас нь хэдий өдөр бүр учран зологддог ч гэсэндээ хэлхийг хүссэн зүрх сэтгэлийн үгс бүхнээ манай хамт олноор дамжуулсан. Ингэхдээ танаах гэдэг өрхөйл бурхан тэнгэрээс гарын 5 хуруу шиг 5 сайхан үрийг хайрлсан. Хүслэн гүйцэх 4 сайхан хүүтэй болгож өгсөн, орчлон гүйцэх охинтой болгож өгсөн. Одоо ханаасаа юу хүсвүдэ гэдэл бүр талархлын дэдийг дамжуулсан. Тэгээд одоо хөөрхөн бяцхан үрсийн шуугуулаад сууж байгаа энэ сайхан өргөөний эзэн болсон. Хань нь бас хоёулангийн бичлэгийг үзэж байгаа баха. Хоёулаа сэтгэлийн үгөөсөө хуваалцъя. Хандаа хэлмээр байгаа үг байна. За үнээр гинтих байлаа. Баярлалаа. Маш их хайртаж мондөг шүү гэж хэлье. Баярлалаа гэсгэлээ.
За хань нас сонсоод талархал дүүрэн танаа өрх айлын аз жаргалын дурсамж ийхүү нэгээр нэмэгдэж байгаа бол гэж бодож байна. Тэгээд эр хүн амьдралыг босгож бүсгүй хүн босгосон амьдралыг нь өнгөлдөг юм гэлээ. Танаах гэдэг өрх айл аз жаргалыг хүсье. Энэ жилийн төрсөн өдрөө чихтэйхэн сайхан тэмдэглэн өнгөрөөлөөрэй. Дурсамжтай дурсам дөрөнд л алхах дээ өнөөдөр. За тэгээд сайхан баярлалаа. Дараа дахин уулзъя. Танай хамт олондоос баярлалаа. Баярлалаа. Ажил амжилт хүсье. Ногит алаг дэлхийг гэрээ хөх тэнгэрийг мөрлөн ундийсон хос багнан чи бид хоёроо Уулын өндрийг дэврээгээ ухаан тодуудыг туургаагивэ эвлиж утсан таван хааны эхлэл төгсгөлн чи бид хоёроо эвлиж утсан таван хааны эхлэл төгсгөлн чи бид хоёроо